За сүүлчийн видеоноос хойш надад ямар асуулт хамгийн их ирсэн гэж? За уурга гэж юу вэ? Уурга яг юунд дагуулдаг вэ гэдэг асуултууд хамгийн их ирсэн. Тэгэд би ойлгосон. Ихэнх хүмүүс уурга хэрэгтэй гэдгийг мэддэг. Гэхдээ яг ямар хүнстэйс яаж авах вэ гэдгээ мэдгүй юм билээ. Тиймээс би өнөөдөр та бүхэндээ уурга гэж юу вэ? Яагаад чухал вэ? Бид нар ямар хүнснээсээ хэдэн грамм уурга авах боломжтой тайлбарлаад өгье. Уурга гэж юу вэ? Юуны өмнө уурга гэдэг нь бидний биед хамгийн хэрэгтэй үндсэн шинэ тэжээлүүдийн нэг. Бидний биеийн үүс, хумус, булчин, гормон, дархлаа гэд бүгд уургаас хамааралтай байдаг. Уурга нь амин хүчүүл гэдэг жижиг хэсгүүдээс бүрддэг. Өөрөөр хэлбэл бидний биеийн эд эсийг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг нь юм. Тиймээс бид өдөр бүр хоол хүнснээсээ уурга авах хэрэгтэй байдаг. Уурга яагаад чухал вэ? Хэрвээ уурга дутагдвал чи амархан өлснө, би чин амархан сулдаж ядарна, булчин ч сулрна, үс хүмүүс ч муудан зэрэг олон сул талтай. Ялангуяа эмэгтэйчүүд бид 30-аас дээш нас гараад ирэхээр булчингийн массыг жил бүр алдчихийдэг. Гэтэ би чамайг хөгшин гэж хэлээгүй шүү. Тиймээс уурга хангалттай авах нь биеийн хэлбэр, эрч хүч, эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг. За тэгвэл бидний өдөр тутамдаа иддэг хүнснүүдэд хэдэн грамм уурга байдгийг хамтдаа харцгаая. За дахианы 100 г цээж баханд 23-аас 25 г уурга байдаг. Энэ уургийн маш сайн их үсэр, мөн калори багатай. Харин үхрийн маханд 20-оос 27 г уурга байдаг. Гэхдээ цул маханд хамгийн өндөр уурга агуулгаддаг. Үхрийн ээлхэнд ойролцоогоор 20 г уурга агуулгаддаг. Мөн төмөр B12 витаминаар баялаг. Үхрийн хилэнд маань ойролцоогоор 16-аас 18 г уурга агуулгаддаг. Гэхдээ болгоомжтой байгаарай, өөхт ус ихтэй шүү. Тэгвэл нэг ширхэг өндгөнд маань 5-аас 7 г уурга агуулгаддаг. Калори багатай, шингэд сайтай. За төрөл бүрийн загснууд маань ойролцоогоор 20-оос 27 г уурга агуулгаддаг. Ялангуяа тунаа яргаа загснууд маань өндөр уурга агуулгаддаг. Загснууд маань омега 3 хүчилтэй учраас арьс гормонд маш сайн нөлөөтэй. За тэгвэл хэдүүлээ одоо цагаан эдэнд хэдэн грамм уурга агуулгаддаг болохыг хамтдаа харцгаая. Бидний иддэг Монгол тарганд ойролцоогоор 3-аас 3.5 г уурга агуулгаддаг. Ус ихтэй учраас уургийн хэмжээ багатай. Арсанд маань 15-аас 18 г уурга агуулгаддаг. Цагаан эдэний дундаас хамгийн өндөр уургатай тооцогддог. Ар болол монголчууд бидний ууламжлалт уурга ихтэй хүнснүүдийн нэг. Тэгвэл ар уланд маань 15-аас 25 г уурга байдаг. Мөн кальц ихтэй учраас ясанд маш сайн нөлөөтэй. Тэгвэл та нар маань бодож магадгүй яагаад тараг, ар бол арс бүгд цагаан эдэн штэ. Тэгсэр уургийн хэмжээ яагаад дундаа байд юм бол? Энэ нь усны хэмжээтэй холбоотой. Тарганд усны хэмжээ их байдаг учраас тарг маань уурга багатай байдаг. Харин арс болон ар улыг хийхэд бид нар тарганы усыг шүүж хатаач хэргэлдэг учраас уурга нь илүү их нектаршиж уургийн агуулмж өндөртэй болдог байх. Тэгвэл Монгол үнийний сүүнд хэдэн грамм уурга агуулгаддаг вэ? За энийг доор комментэнд үлдээгээрэй. За хүмүүсийн нэг алдаа нь өдөрт нэг л удаа махан хоол идэнгүүтээ өөрийгөө хангалттай хэмжээний уурга авцсан гэж боддог. Гэхдээ үгүй байдаг. Би та нарт өмнөх видеон дээрээ хэрхэн яаж өдөрт авах өөрийнхөө уургийг тооцох тийм одоо план гаргаж өгсөн шүү дээ. Тэгэхээр тэр бичлэгийг эргүүлж үзээд тэгээд өөрийнхөө авах уургийн хэмжээг гаргаад ирээрэй. Тэгэхээр уурга бол зөвхөн фитнес, жим хийдэг хүмүүст хамааралтай зүйл биш байх нь. Бидэнд буюу эмэгтэйчүүдэд маань эрч хүчтэй байхад, эрүүл байхад, булчингаа хадгалахад, үс хумсаа эрүүл бат бөх байлгахад уургийн хэмжээ, уурга авах маш чухал байдаг байх нь. Тэгэхээр уурга маань бидний биед хамгийн хэрэгтэй шим тэжээлүүдийн нэг байдаг байх нэ. За иймэрхүү хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй авъя гэвэл намайг дагаарай.